За менторшип хөтөлбөрийн хүрээнд манай дээр гарсан хамгийн том өөрчлөлтийн эхнийх нь нэг нь бол эх орон чиглэлээ буюу Монголдо үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнүүдийн тасгийг гаргасан. За үүнийг бид нэр гаргахдаа зөвлөгч багштайгаа ярилцж байгаа. За янгийн ангид гişнээ сууж байгаа ч гэсэн яг тэндээсээ гарч ирээ бизнес дээрээ бид нэр зэрэгцээ зөвлөгөөг хэрэгжүүл явцдаг. Тэгээд бидэд одоо эхний ээлжинд бол эх орон чиглэлээ буюу та нарын хэмжээ харж байгаарчлан бүх одоо брэндүүдээ ингээд нэг тасыг болгоод авчихсан байгаа. За ингээ хоёр дахь гарсан өөрчлөлтийг маань харахад ингээ урах хааны брэндүүдийн аягүй гой тасаг гаргасан. За өөрөөр хэлбэл бид нар менторшип хөтөлбөрт хамрагдахдаа хамтрал аягүй бий болдог. Одоо нийлээ 20 захирал байлаа. Бүгдээр 20 өөр бизнес хэрэглэдэг. Тэгээ бүгдээр хамтраад ингээ хамтрал бол бий болгосон учраас Монгол тасаг дээр маань урах хаан брендийн бүтээгдэхүүнүүд ингээ байршчихсан байгаа. Энэ бол манайдар бас нэг том өөрчлөлт гарсан гэж харж байгаа. За 3 дахь өөрчлөлт маань бид нэр ингээ зөвлөг багштайгаа ярилцж агаад манай дэлгүүрийг хараад за одоо та бүхэн манай өөрсдөө дэлгүүр ингээ жижиг их дэлгүүр маркаар ингээ сэтгэж хараач гэсэн зөвлөгөө байсан. За үүний хүрээнд бид нар одоо ингээ та бүхний харж байгаачлан брэндүүдийнхаа бүх логонуудын доор бүх брэндүүдийнхаа бараануудыг үрж хурааж өгсөн. За энэ маань бас мөн бид нар 3 дахь том өөрчлөлт гарсан. Өөрөөр хэлбэл бид нар худалдан авагчид илүү төхөм бараанаас сонголт хийхэд нь илүү хялбар болгож өгсөн гэж харж байгаа. За тэгээ үүний бүх үр дүнд бидний борлуулалт ерөөсөө хөтөлбөр эхлээд 1 сарын хугацаанд манай борлуулалт 20% өссөн байгаа. Тэгээд ер нь менторшип хөтөлбөрт хамрагдсандаас туйл их баяртай байгаа.